Тасан байцгаана уу Free podcast-ийн үзэгч сонсогч нараа. За өнөөдөр та бүхэнд UG Arena-гийн Triton-ы салбараас та бүхэндээ ээлж нэгэн болсон явдлын дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн болсон явдлын хэрэгүүд маань бол дэлхийн чөтгөрийн гэдэг нэртэй холбоотой. Одоо чөтгөрийн толгой ч юм уу те. Чөтгөрийн үүр гэдэг нэртэй газруудад болсон хэрэгүүд одоо Орос руу алга болсон хэрэгүүд, ачаалттай хэрэгүүдийн талаар ярихад бэлэн болсон байна. За ингээд Батмөнх ахтай өдрийн мэндийг хүргье. За сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Сонсогчдод бас энэ өдрийн мэндийг хүргье. За дээгээд бас энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд дээг маань баг хэлчихлээ дээ. Спойлер алерт те. Чөтгөрийн гих тодтолтой ийм газрууд их олон байд юм байна л да. Ер нь чөтгөрийн үүр, чөтгөрийн толгод, чөтгөрийн уул, чөтгөрийн хавцалч гэдэг юм те. Тэгэхээр энэ газрууд бол нэр нь ер нь яг ярийн дунд ер нь яагаад ийм нэрүүд өгсөн гэдэг нь ер нь нэвтрүүлгийн төгсгөл та бүхэн тодорхой болох бах. Ийм тэгсэн мөртлөө энэ газрууд дээр хүн их явдаг. Сонирхдаг. Хүмүүсийн одоо аяллаа жагсаалтын нэр нь очроо дээр биш юм гэхээр дундаас дээгүүр ингэ байж идэг ийм газрууд байгаа байхгүй. Тэгээ хүмүүс их явдаг. Хүмүүс их алга болдог. Тэгсэн мөртлөө очиод идэг ийм газрууд байгаа. Америкт яг нэг ийм нэртэй газрууд аяга олон байдаг шүү дээ. Үхлийн хөндөй, Death Valley гэл мангар олон хүмүүс очдог. Тэгээд ямар нэг юм болцдог тийм. Ямар нэг юм болж л байдаг тийм. За энэ газрууд нь бас өөрсдийн гэсэн онцгой шин чанаруудтай. Ер нь яагаад ийм нэр өгсөн гэдэг нь бас гайхшаа төрүүлдэг тийм. Ер нь бол хэд хэдэн түүхүүд одоо яригдана. Эхлээд хэдүүлээ чөтгөрийн үүрийн нэрээ. Чөтгөрийн үүр үндэсний цэцэрлэг төрүүлээ. Энэ бүр үндэсний цэцэрлэг төрүүлээ. Энд 33 настай Родни Леттерман гэдэг залуу алга болсон. За энэ бол учир битүүлэг хэрэгүүдийн маань эхлэл байгаа. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Родни Леттерман найзын хамт цэцэрлэг төрүүлэнгээр аялж одоо чөтгөрийн үүрэнд ч тийм майхнаа засч хоногсон байна. Чөтгөрийн үүрэнд. Тийм чөтгөрийн үүрэнд. Тэд маргааш өдөр нь парк дахь тэр Butterfield гэдэг одоо тийм зам л юм да. Одоо явган аяллаа зам байгаа байхгүй. Тэргээр тэр Озаркийн улсаар дамжих төлөвлөгөөтэй ингээд ерөнхийдөө нэг явган аяллаа маршрут дотроо ботцсон. Тэгээ газрын байцаас нь хамаар аяллаа маршрутыг 24 км орчим байх болов гэж өөртөө тооцоо гаргасан байна. За замын туршдод олон нарийн горхнууд, хавцаллууд, хүрхрээ, агуу ийм таархаар юм байгалийн өрмөс тогтдог. Өөртөө тэрийг дооцсон юм шүү. За энэ ингээд явах юм бол нэг хавцад үз чинь гой гойрхаар чинь модон дундуур явчихна гэдэг. За Роднигийн эхнэр нь Стейси гэдэг. Тэр болохоор Родны өвд нэг одоо нэг ийм өвчнөд байсан. За тэр цусны даралт ихсэх өвчин гэдэг. Тэрний яг нөгөө ийм зүрх судасны л асуудалтай хүн байсан юм шиг. Хоноос нь цус орждаг ч юм. Тэгээ нөгөө ер нь бол байнга юм уудаг. Тэгээд бие эмээ ууж идэх биеийн байдлаа хэвийн хадгалдаг ийм л хүн байж л дээ. Тэгээ алхалт эхлэх өдөр бол Родни болон түүний найз алхалтын зам руу машинаараа очиод ачаага багдаж аялдаа бэлдсэн баг. Аяллаа хийсэн баг. Ингээд алхаж эхлээд 1.5 орчим километр явсан дараа Родни сууж амрах хэрэгтэй байна гэдээ амарсан баг. Тэгээд тэнгуутаа даралтынхаа амиг машинд үлдээснээ санаж байгаа байхгүй. Машиндаа мартцсан гэдэг. За Родни юу босныг найздаа шууд хэлээд найз нь машин руугаа буцаж эмийг нь авчираад чи наана байж байгаараа гэд найз нь явсан баг. За машин руугаа буцахад ямар ч асуудалгүй байсан. Уус 1.5 км гэж ойрхон шүү дээ. Тэгээд найз нь эмийг аваад ирж байгаа байхгүй. Тэр чинь Родни ч байдгүй. Мангар ойрхон газар тий үлээжсэн газар байдгүй. Роднигийн найз нь эргэн тойрноос сайтар ажиллаар Роднигийн бараг ерөөсөө олж хараагүй. Тэгээ байж бол хоёр магадлалыг тоосч үзсэн баг. Эхнийх нь Родни хэрв ам нь цангаснаас үүдэн толгоо нь өвдөж хий юм харсан бол зүг чигийн баримжаагаа алдаад хаа нэгтээ явсан баг. Эхнийх нь. Эсвэл бүр юу ч хийж байснаа мартаад, юу хийж байснаа мартаад төөрөгдөлж орсон байж болох юм гэсэн юм тийм таамаг гаргасан баг. За найз нь бол Родниг ганцаараа хайж чадахгүй гэдэг шууд тухайн үед ойлгоод машин руугаа буцаж яаралтай аврах багт дуудлага өгөөд ингээд эрен хайх үйл ажиллагаа эхэлсэн. За тухайн үед бол нөгөө ATV дөрөв дугуйтай дөрөв дугуйт мотоцикл за ATV мотоцикл үнэш нохоод морьтой цагдаа нар за явган хүмүүс гээд ингээд дрон нисдэг тэрэг гээд агаарын хэсгээс бүрдсэн газрын хэсэг агаар хэсгээс бүрдсэн хоёр хуваагдаад ингээд хайж байгаа байхгүй. За хайгуул үргэлжлсэн 1-7 хоногийн хугацаа өнгөрөхөд аврах багийнхан хэд хэдэн эд мөрийн баримтыг олж чадсан. За тухайн үед 4000 акр буюу за энэ бол нэг 16.2 км газрыг хайгуулд хамруулахдаа цөөнгөө орхигдсон төр отдох цэгүүдтэй таарлцсан. Тэгэхээр энэс Роднигийн гар утасны цэнгэлжийнх нь гар утсыг нь цэнгэлжийнх нь хамтаар олсон байна.
Тэгээд гарч идэг нь олсон. Харин эдгээр зүйлс олдсон газраас ямар нэгэн эсэргүүцлийн эсвэл тэмцэлтийн уулмөр илрээгүй. Аврах багийнх нь сонир санагцсан замдаа хаяа явцсан юм шиг. За Родник яагаад холбоо барих хэрэгслээ цэнгэлжийн хамт эзгүй газарт орох болвоо гэдгийг нэлээд гайхсан байна. Хэрвээ өөр хэн нэгэнтэй таарч тэр хүн доош түүнийг одоо унаандаа суулгахаар буусан бол утсаа яагаад үлдээн гэж ерөнхийдөө нэг юм хүнтэй таарад машин цуугаад явлаа гэхэд утсаа яагаад үлдээж байгаа юм болоо гэж гайхаж байгаа байхгүй. Родникийн тэмцэлдсэн байж магадгүй ямар ч үлмөр байгаагүй. Эсвэл өөрөө алга болохоор шийдсэн байж болох юм гэж байгаа. Өөрөө. Яг энэ бол нөгөө аюу хэрэг болон дээр гардаг таамаг л да. Нөгөө бидний баг бүх хэрэг дээр нэг юм таамаг гардаг штэ. Маш олон асуулт угаасаа гарч ирсэн. Утсан дээрх мэдээллээс ямар нэгэн тийм онцгой зүйл бол олж мэдээгүй. Хайгуулын багийнхан бол Родник алга болсноос хойш 18 сарын дараа нэг тийм ямар ч сэжвэр байхгүй мухарцсан байдалтай ингээ ирлийг үргэлжлүүлээд исэн байна. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр чөтгөрийн үүр хаваар авиралт хийж явсан нэгэн уулчин тэнд авиралт хийж явж байхдаа гавлын асуусан байна. Тэгээд тэр даруйда мэргэжлийн тусалцаа хүсэж холбогдох байгууллагатай холбогдоод гавлын ясыг тэр Аркансасын шүүх шинжилгээний лаборатори руу илгээгээд шүдний ёгоор үзэхэд бол Родник яс мөн болох нь бол тогтогдсон. Тэр Strange Outdoors гэдэг одоо .com Strange Outdoors гэх тэн дээр бол ингэсэн байгаа. Родникийн гавлын яснаас бусад арга ясны эсвэл чөтгөрийн үүрийн аялагчдын төвөөс 3 биеийн цаана буюу одоо нөгөө ерөөхдөө нэлээд зайтай болцсон байгаа. Бус биеийн бус төсвүүд нь чөтгөрийн үүр дээр цэцэрлэг түрээлэнгийн ахлагчдаар Том Скотт Родникийн арга ясыг дийлэх хэсгийг нь ягаад ойн үйлчлэгээний байгууллагын хувийн эзэмшлийн газраас олсныг үнэхээр их гайхаад байна. Тэнийг эзэмшлэх газар орсон байгаа байхгүй. За тэр аваар хаяа нэг анчид, уулчид, аялагчд бол явдаг. Авиралт хийхэд маш тохиромжгүй, хэтэрхий шигүү, бутуурмлуудаас гадна хад асах ихтэй учраас уулчид аль болох зайлсхийдэг гэж тэр ахлагч бол тайлбарлаж байгаа юм л да. Тэгээ хамгийн сонин нь Родник алга болсны дараагаар анх хийгдсэн хайгуулын үеэр түүний аргаас олдсон газрыг шалгачихсан байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр дараа нь олддог шүү дээ. Аргаас нь олдож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл түүний аргасыг магадгүй цогцыг хэн нэгэн одоо хайгуул явагдаж дуусны дараа тэнд авиж тавьсан болж таарч байна гэж байгаа. Одоо ахлагч нь өөрөө тэгжилж байгаа байхгүй. Тэгээ гавлын ясны яагаад бусад хэсгээсээ тийм хол байдалтайгаар олдвоо гэдэг нь бас их сонирхолтой байгаа. Тэгээ Родникийн үхэл бол алга болсон шалтгаан хоорондоо юу туусан ерөөсөө ингээл учир битүүлэг хийвэр үлдсэн. Ямар шалтгаанаас болсон яагаад гавлын яс баг 3 км зайтай гэж байгаа. Толгойг нь тассан биз дээ. Тэгэхээр ямар учиртай тийм болвоо гэдгийг юм хэрэг гайхаад байгаа. За ингээд чөтгөрийн үүрэнд сонио хэрэгүүд ингээд эхэлж байгаа. За дараагийн хэрэг 2019 оны 4-р сарын 11-ний өдөр Сан Педро Матиас гэх одоо дэвлэлтэр чинь Сера Матиас Сера гэдэг газар тэр яг одоо нэг Диабло каньон гэдэг. Тэр чөтгөрийн хавцал гэх үү? Каньон ч одоо хавцал тийм тий. Диабло гэдэг чинь Devils Спанаар Диабло гэж байна тийм. Чөтгөрийн хавцал алга болсон 68 настай Кэт Амонтра гэдэг хүний тухай. Энэ эмэгтэй болохоор 20 жилийн өмнө Сиэтл мужаас нөхрийн хамтаар нүүж ирсэн. Тэгээ энд суурьшаад өмнө нь олон удаа авиралт алхалт хийж байсан туршлагатай хүн байсан байна. За алга болдог өдрөө Кэтийн хувьд бол өөрийн нохоо болон 5 найзын хамтаар чөтгөрийн үүрэнд авиралт хийхээр цэцэглэл хүрээлэнд ирээд тэгээ нөхөр нь болохоор яасан байгаа юм л да. Авиралтаа дуусгаад ирэхдээ тосч авахар машинд өвлөсөн байна. Ингээд Кэт найзууд болон нохоо хамтаар авиралтаа эхлүүлээд дөнгөж 10 минут явсныхаа дараа шагаандаа гэмтэл авч цааш явж чадхааргүй болсон байна. За Кэт найзуудаа удаашруулж эсвэл төвөг болохыг хүсээгүй учраас шууд нохоо хамтаар энэ дээр үлдээд өөрийн 5 найзыг авиралтаа дуусгаад ирэхэд нь би яг энэ байран дээр байж санаа зовлтгүй гэж тохироод явуулсан байна. Найзууд нь бол авиралтаа явсан бүрэн дуусгаад ирэхэд за нэг цаг 30 минут болсон юм уу да 2 цаг хүрээгүй юм шиг байлаа. Цаг 30 минут болоод ирэхэд нөгөө яг ерөнхийдөө өөрсдөө тэгж байгаа нь санаа зовхгүй байхгүй. Тэр хүн чинь туршлагатай өөрийнх нь нөхцөл байдлыг мэдж байгаа нохоотойгоо байгаа. Тэгэхээр санаа зовох зүйл үхэд үлдээгээд явцсан байна. За буцаагаад дахиад ирсэн чи Кэт нохоо хамтар байдаггүй. Нөгөө гац. За тэргээр жаал хайрсан. Олддоггүй. Тэнгууд нь юу гэж бодсон хамгийн түрүүнд нөхөр рүү явцсан баг. Нөхөрөнд ороо байгаа шүү дээ. Машинтаа хүлээж байгаа шүү дээ. Тэгвэл доош бидний жардын минь хүлээгээд байх юм. Цаа чи яаж байгаа доош буцсан баг гэдэг. За ингээд зогсоол руугаа явсан байна. За гэтэл Кэтийн нөхөр эхнэрээ найзуудтай хамт бууж ирээгүйг анзаараад юу болсныг асуухад бүгд ингээд ойлголцож байгаа юм л. За ингээд Кэт бол алга болжээ гэдгийг ойлгоод ингээд дуудлаа өгсөн баг. Авраг багийнхан
аврах багийнхан чинь нэг 7 өдрийн турш ирэл хайгуул хийсэн гэдгийг тэр авда. Тэгээ хайгуулын явцад бол энд ихтэй их сони юм болсон. Тэнд хүмүүс нууцаар юу тарьд юм бэ? Марихуана тарьдаг жижигхэн тарилан идэлэнгүүд байна гэж байгаа байхгүй. Ирлийн явц тэрийг олсон баг. Ингээд аврах багийнхан цааш цагдаагийн бүрэлдэхүүнд хэргийг шилжүүлээд тэгээ цагдаа нарын дээрээс ажиллаж байгаа. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүнд нисдэг тэрэг гарч байгаа. Үнэрс ноход гарч байгаа. Дулаан айлуулагч камер төхөөрөмжүүд гээд орчин үеийн л бүхэл технологиг уламжлалт аргатай хослуулан өргөн хайгуул хийсэн. Гэхдээ Кейтийн яг үлдсэн газраас одоо ер нь үнэрс ноход түүний үнэрийг илрүүлж чадаагүй. Нохооны ч үнэрийг илрүүлж чадаагүй. Энэ нь бол үнэхээр гайхшилтын төрүүлсэн баг. Ингээд найзуудыг нэг нэгээр нь мөрдөн байцаалтанд тооцсон. За найзууд нь ударсан байж магадгүй. Тэгээ тус тусдан байцаад юм ба шүү дээ тэр чинь. Тэгсэн чинь Кейтийн найзууд түнд ямар нэгэн хор охирлог учруулах бодлого байсан. Ер нь бол нотлогдсон л та ямар нэгэн асуудал байгаагүй гэдэг нь нотлогдсон. За ингээд хэргийн учир бүтүүлэг байдал улмал нэмэгдсэн. За Кейтийн найзуудын мэдүүлэгт түүний нохоо нь маш их хуцдаг гэж хэд удаа дурдгдсан байсан баг. Ер нь байнга л хуцаад байдаг. Гэхдээ анх Кейтийг хайж ихсэн өдрөөс хойш хайгуулсан баг цагдаагийн бүрэлдэхүүнд хэргийг шилжүүлж өгөх хүртэл тэр хаваар ямар ч нохоо уцч чимээ гараагүй. Айгуу сэжигтэй санагдсан. Хэрвээ ямар нэгэн араатны дайралт дөрцсөн байлаа гэж тооцоолоход тэр эргэн тойронд болон хайгуул хийсэн бүсэд ямар ч эсэргүүцэл болон тэмцлийн ормууд байгаагүй. Ямар нэгэн болсон болоо нохоо уцч чимээ сонсогдсон гэтэл юу сонсогдоогүй. Тэр аврах багийн ахлагч Антонио Рискулас гэдэг тэр хүн болоо тэгж ярьж байгаа л да. Яг энэ хүн бол сүүлд хэргийг цагдаан түлээлгэж өгж байгаа юм баггүй. Тэгээд өөрөө тэр Daily News нэг ярьцлага өгсөн байт. Сонинд. Тэр ярьцлагнууд гэсэн байгаа юм л да. Бид Кейтиг хамгийн сүүлд харагдсан газраас 5 км радиуст татаж 5 км радиуст хайгуул хийсэн, самсан. Тэр талбай түүнийг алга босныг илрүүлэхэд нэмэр болох ямар ч сэжүр байгаагүй. Харамсалтай бид энэ хүрээнд хайгуулаа зогсоож хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээс өөр аргагүй төрсөн. Яг л марихуана тариалдаг 2-3 тариалангийн олцсон байгаа байхгүй. Цагдаа төлөөлөж өгөх болсон шалтгаан мэдээж чөтгөрийн үүрэнд нөгөө тамхи, марихуана тарьдаг талбай олцсонтой холбоотой. За хэрэг цагдаагийн мэдл шилжснээс 7 хоногийн дараа бас хайгуулах зогсоосон. Юу ч болоогүй. Кейтийн нөхөр Варны мэдүүлгэнд дулаад гэж байгаа. Кейт чөтгөрийн үүрэнд хийх авиралтаасаа хэдхэн 7 хоногийн өмнө шилдний ясаад суулсан байсан учраас ягаад сүулт үлдсэн газаасаа холдсон байх боломжгүй. Хол явж чадахгүй. Үнэхээр ч уул хадаар их явсан ариун туршлагатай хүн авиралтаа эхлээд 10 минутын дотор цааш явж чадхааргүй болж үлдсэнийг нь үзэх юм бол Кейтийн бэртэл сэтэрч шагаа шил борчмдоо ихээхэн өвдөл мэдэрсэн байж таараа. Тийм учраас наад хүн чинь хол явахгүй. За харин үнэрс ноход яагаад Кейтийн үнэр болон түүний нохооны үнэрийг ханаас жолж авч чадахгүй байгаа нь асуултыг нүүлдэж байгаа. За хоёрдугаар Кейт бигдээ гарч идэнтэй байсан. Ямар нэгэн газарт гацаж эсвэл явж чадхааргүй ботлоо ядарсан байдалтай байж байхдаа гарч идэнгийн асаас тусамж дуудлага оролдох ерөөс хийх. Өдөржингөө юм гэдэг юм шүү дээ. 3 асаагаад байж байгаа дахиад 3 даасаагаад унтраагаад ингэдэм юм шүү дээ. Ингээм одоо SOS юм уу? SOS чинь тийм биш. Ингээд нэг урт он тэгээд S нь 3 юм гээд 3 тийм байд юм биш үү. Тэгэхээр нөгөө тийм дохоо бол мэддэг байсан. Тэрийг өөх байсан. Тэгтээ тэрийг өгөөгүй нэг анхаарал татж байгаа хгүй хүмүүсийн. За 3-т Кейтийн нохоо бол байнга хуцдаг. Гэвч огт хуцаагүй. Ингээд Кейт ч болдоогүй, нохоо ч болдоогүй. Ийм гарсан баг. Цогцсон ч байхгүй. Наач болсон юм шүү дээ. За чөтгөрийн үүрэнд гарсан дараагийн хэрэг болохоор 39 настай Тод Уильям гэдэг аялагч чөтгөрийн хавцлын тэр Айдахо талын хэсэг тэр Wild юу лээ? Windy Saddle лөө. Тэгээ Windy Saddle гэсгээр явж байгаад алга болсон байна. За Тодын хувьд 2010 оны 9-р сарын 27-нд нэг найздаа энэгээр алхам гэдэг хэлжсэн байна. Ерөнхийдөө Windy Saddle-аас тэр McAfee Cabin буюу нэг юм яг тэнд нэг хорогдох байранд барьдаг юм байна л да. Ер нь Америкийн тэр нэг цэцэрлэг төрөлгүй тийм юм билээ. Талхайгаар нэг хорогдох байр. Тийм хорогдох байр. Тэнд очиод ингээд одоо тас шуурга бороо шороноос хорогдоод энд бас нэг юм ус мус хийгээд иддэг юм dehydrated food гэж ярьдаг шүү дээ. Тийм оолмоолтой. Тэгээд найзуудтай хамт очисон байгаа. За Тод явж байгаад өвдгөө гэмтээсэн байгаамаа. За тэгээд бусад найзууд нь арай илүү амар замаар яваад 2 хоногийн дараа тэр Могонгол гэдэг нэртэй газар хүрээд уулзахыг санал болгосон юм бол арай нэг өөр замаар явчихъя. Тэгсэн чинь Тод зөвшөөрсөн тэг өөрийн лаборатори үйлдвэр нохоо тэр Рубитэйгээ хамт бусдаасаа салаа явсан байна. Би юу арай өөр замаар явлаа гэдэг.
Тэгээ нөгөөд нэг тойроо замаар яваад манай хүн арай амархан замаар явах гэдэг л та. Энийг газар уулзахаар. Тэгсэн чинь могоон гол дээрээ хүрээд тоодыг эрхийг хүлээгээд гэдэг нөгөөд. Шин тоод байдгүй, нохооч байдгүй. За тэнгууд нь замынхны өөдөөс тосоод явсан баг. За тэгвэл өөдөөс нь тосч байгаа. Тэгээ их хэвээр 90 гэж тооцсон чимээр нь тосоо явсан чинь тоод өөдөөс нь ямар ч юм ирж байгаа шинж тэмдэг юусоо байдгүй. За ингээ найзууд нь биштлээ болохоо байлаа гэдгийг мэдэн гутаа шууд л дуудлах өгсөн. Ингээд алга болсныг мэдээд шууд Эрлийн баг тэр дороо ихсдэр нэг сони минь чөтгөрийн үүрний Эрлийн баг юус байнган бэлэн байждаг гинэ. Босод юм. Тэгээд ингээд байнгал юм болчихдаг. Ерөнхийдөө нэг юм хүн болоод байдаг бахна шүү дээ. За ингээд агаар болон газраар хайгуул хийж нэлээд хэдэг хоног өнгөрсөн ч гэсэн тоодын байгаа газрыг илрүүлж чадаагүй. За тэгсэн чинь хайгуулын багийн хэсэг хүмүүс яасан гэсэн чинь тоодын нохоо Рубиг 7 дугаар одоо нэг чөтгөрийн тэр нэг зам гэж байд юм байна л да. 15 дахь пост гэдэг одоо нэг жижигхэн пост лээс юм шиг. Тэрний ойролцоо олж харсан ба. Нөө лаборатори нохоо гэнэ. За тоод явж байсан зүгээс бүр шал хөндлөн байж байгаа. Тоод бүр ийшээ ямар ч орж ирэх үндэс байхгүй гэж байгаа байхгүй. Одоо манай хүн төрсөн юм шиг. За Айдаho мужийн тэр New Boots дээр тавигдсан нэгэн одоо мэдэн дээрээс үзэх юм бол тэгж байгаа юм л да. Тэн дээр юу гэж ütсэн бэ гэхээр Рубиг би нөхрийн хамт өнгөрсөн 5 дахад 15 дахь постын дагуу зогсоож өдийн зог барих үеэр анх олж харсан гэж нохоог нь олсон гэж байгаа байхгүй. Тэгээд уулын өксөр эсгээс бууж ирээд ихэд итсэн байсан тул замын ажиллагааг наалж хэсэг зогсоод биднэлүүд төгсөн. За тэгээд бидний одоо очиход нохоо дуудах үед нохоо тэр байсан газар бол яасан баг юм л да. Тэр нохоо нэлээд тийм догширсан байдалтай байсан гэж байгаа байхгүй. Зэрлэгсэн догширсан байдалтай байсан. Тэгээд нэлээд архиж бариад тэгээд энэ тэрийг жоохон айсан юм шиг тэд нар хамгаалагч нар. Тэгээд аз бол бидэн дээр машинтай хэсэг мэрэгжлийн зурагчид ирж зогссон тэр хүмүүст ус бас нохоо хоол байсан учраас ингээд өгөөд Руби нохоо бол хоолдож ус уугаад арай тайвширсан байдалтай болоод архиж дайрхаа болсон. Алга болсон тоодын нохоо мөн гэдгийг бид нар мэдмэгцээ. Рубигээс тоод хаана байгааг одоо ингээд мэдхийг хүсэхэд Руби хусаж баялсан байдлаар сүүлийн 2 тийс харуулж байсан. Тэгээд бид холбогдох байгууллагын дуудсан гэж байгаа юм. Дахиад нэмэлтүүлж дуудсан. Одоо нохоо хүргээд өгөх юм шүү. За ямар ч тач Руби олдсон учраас тоодыг олно л гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд найдлага багт гисэн нэмэгдсэн. За ингээд Эрлийн радиосыг өргөжүүлсэн. Тэгээд тоодыг олж чадахгүй л байгаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хайгуулыг зогсоосон. Тэгээд тоодын хэрэг бас нэг учир битүүлэг алга болсон. Хэрэгүүдийн нэг ингээд тоод нэгээр нэмсэн юм л одоо хэрэг болсон л доо. За тэгсэн чинь 2020 оны 4-р сард нэгэн анчаа тэр Бернард гэдэг горхны дагуу за миний дүрснээр бол нэг юм овоолцсон шороон дундаас ингээд гавлын ясны орой ингээд харагдчихсан байхгүй. Одоо миний л юуснаа одоо яаснаа тэгсэн чинь манай өнөө хараад мэдээж дугаарсан чинь том байгаа шүү. Гавлаас нь олж хараад тэр хавьд очиод үзсэн баг. Очсон чинь камер аяллаа хэрэгслүүд үүргэвч олцсон баг. Тэнгууд нь тэр дорн цагдаад мэдэгдээд шинжилгээнүүд шууд холбогдох шинжилгээнд шууд араараасаа хийгдэж явсан. Гавлаас болон хэрэгслүүд нь бүгд тоод их болох нь 2021 оны 1-р сарын шүүх шинжилгээний хариугаар тогтогдсон баг. За тоодын үлдэгдлийг боллоо гэвч асуулт үзэндээ байгаа шүү дээ. Тоод яагаад явж байсан зүгээсээ эсрэг тийш явах болов? Эхний асуулт. Дараагийн асуулт Руби тоодыг нас орсны дараа түүнээс явсан уу? Эсвэл ямар нэгэн зүйлээс үргээд цочоод явсан уу? Нэг юм асуулт. Тоодын өвдөгний гэмтэл нь түүний амь насанд аюул учруулахаар тийм хүнд байсан уу? Өөр ямар нэгэн зүйл түүнд тохиолдов уу? Гэх мэт хариулт ихтэй ийм л асуултууд үлдсэн. Хариулт байхгүй ийм асуултууд үлдсэн. Тэгээд одоо ч гэсэн энэ хэрэг нээлттэй хэвээрээ. Чөтгөрийн үүрэг ярихад нөгөө Wrong Turn гэдэг буруу хэрэглэдэг кино гэдэг үстэй тийм. Санаанд орчих шүү дээ. Нэг тийм юу байдгийг шүү. Нэг тийм гэр бүл амьдэрдэг тэгэл хүмүүс алгалчихдаг тийм. Тэр чинь тэр юм бодит явдлаас сэтүүлж хийсэн кино шүү дээ. Тэр бол бас нэг тийм би ягаад тэрийг ярьж байгаа бид нар нэг хүний мах иддэг хүмүүсийн тухайг ярьж ирсэн хоёлаа санаж байна нэг нөгөө Колорадогийн хүн идсэн Альфредийг ярьж хахад тэрний хэрэг Wrong Turn юу над дээр гарч ирж ирсэн байхгүй би ингээ материал хагаад үзэж хахад тэгсэн чинь тэр бол яг тийм гэр бүл байсан Wrong Turn бүгдээрээ тийм цус ортод тийм болцсон тэгээд нөгөө ганц нэгээрээ явж байгаа хүмүүнийг байд ичдэг
тийм нөхдүүд байсан гэдэг. Тэгээд сүүлд нь тэгээд олж алдсан юм байл л дээ. Би тэгтээ нэг нэг ийм хүн байсан мэгс нэг ингээд уншичаал өнгөрөөцсөн байхгүй. За тэрийг ч судлах хэрэгтэй юм байдаг л. За тэр нэг жихүүд сүргэмдээ амар юм байна. За чөтгөрийн үүр энэ хэрэгээ дуусахгүй. За Кэтрин Ван Алст гэдэг юм хтэй. Чөтгөрийн үүрэнд Аркансас, Айдахо мужуудыг ер нь яг чөтгөрийн үүрийн тухай ярихад Айдахо гэж байдаг шүү дээ Америк нэгдсэн улсын тийм Аркансас гэж мужи байдаг. Энэ хоёр мужийг дамнаж очдог нэг 10 км квадрат талбайг хамарсан өтгөн ойтой, хад асах ихтэй, олон тооны агуутай, хавцалтай, гол горхтой байгалийн үүрмөц тогтцох бүхий газар байна. Айдахо, Аркансас хоёрыг дамжсан. Тэгэхээр чин ерөнхийдөө ингээд хоёрынх нь нутгаас авцсан ийм одоо хоёрынх нь тэр үуч хилдэг. Энэ би бас яг гайхалтай. Аркансас ч нүү зүү өргөж байгаа. Айдахо ч тэгээд нэг нэлээд том л юу байж таарах гэдэг. Яг энэ хүрээлэнд 1946 оны 6 дугаар сарын 16-нд алга болсон 8 настай Кэтрин Ван Алстын жоох хүүхэд юм биш үү? За аав ээж болон хоёр ахын хамтаар энд аялахаар ирсэн. 6 дугаар сарын 16-ны өдөр хоёр ахтайгаа Хиймэл нуурын дэргэдэх далангийн дэргэд тоглож исэн ба. Жоох хүүхэд байгаа ч 8 настай гэдэг чинь. Яг юунаас болоод хоёр ахыгаа орхиж явах болсон нь ерөөсө тодорхойгүй. Гэхдээ Кэтрийн аав болон Кэтрийн ээж ерөнхийдөө ээж аавынхаа зүрүүл явсан юм шиг байна. Одоо миний ойлгосноор. Тэгээд хоёр ах нь яг тоглоод үлдсэн. Дүү явуулсан хоорондоо тэгтээ бас муудалцсан ч гэж магадгүй л дээ. Ерөнхийдөө хүүхдүүс нэгдсэн жоохон шоглоод явуулдаг шүү дээ. Тэгээд охины алга болсныг эцэг их нь тоглоод босч ирсэн хөвгүүд нь л ирж байгаа. Яг ч тоглоод хөвгүүд нь л ирж байгаа. Хөвгүүд нь бол дүү явуулгуудлаа өөрсдөө тоглоод үлдсэн. Тэгээ яг ээж дээрээ байгаа гэдээ ойлгоцсон. Ээж аав дээрээ байгаа гэдээ ойлгоцсон. Нөгөөд ч ээж аав руу явсан л гэж. Ээж аав хоёр бол өөр дээр нь ирээг юм чи нөгөө хоёр ахтайгаа тоглож байгааг бодоо явж байгаа. За ингээд хөвгүүдээ хараад мэдсэн. За Кэтрийн эцэг их мэдээж энэ эрлийн ажиллагаа маш хүнд болно гэдгийг мэдчихсэн учраас шууд өөртөө хайж чадахгүй гэдэг ойлгоод дуудлага өгсөн. Охиныг алга болсноос хойш 3-4 өдөр өнгөрсөн ч мэрэгчлэнүүд түүний амьд байх магадлал яагаад ч 95% гэж үзчихсэн байна. Яг л тэр авчнууд зэрлэг жимс их ургадаг, бөөрөл зөний хэлбэгтэй. Яг тийм түүхүүд байдаг ч бид нар ч сурд нь яжсэн Сибирийн бэртнээд алга болчиход шээ нөгөө Найда гэдэг охинтой нөгөө охин нохотой нэг охин жимс юмс түүжидэд амьд үлддэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө найд руу л тэгээд байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар Кэтрин бутнаас жимс юмс түүжидэд голоо зоогоод байж явах учиртай гэж бодсон ба. За энэ хооронд буюу Кэтриныг алга болсны маргааш нь тэр аваас нэгэн бага насны хүүхдийн цогц олдсон тухай тэр Joplin Globe гэдэг сонд мэдээлсэн байдаг. За тэнгууд яг эрлийн багч үргэлжлүүлээд хайгаалаа. Ингээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг охиныг ирж хайж байсан яг тэр үед тэднийг ахалж ирсэн тэр Whiteley энэ хэрэг дээр ажиллаад яг энэ хэрэг дээр нохоо үнэш нохтой хэрэг ашигласныг зарим юм дээр ашигласан гэж зарим дээр ашиглаагүй гэл тэгээд ямар ч тач хайгуулын баг бол охиныг нэрийг дуудаж хаасаагүй хашгирсаар байсан. За тэгээд охины анх алга болсон газар буюу Далангийн иргэн тойрноос ихтэй Хиймэл нуурын иргэн тойрныг бол маш анхааралтай нэгжижсэн, шумбагчд байсан, газрын багийнхаа охины хөлийн мөрийг илрүүлэхээр ажиллаж исэн. За ингээ 3 дахь хоног дээр Кэтрийн хөлийн мөр байж болсгүй жижигхэн мөр олсон. За тэгээд тэр мөрөнд ихтэй нэг удалгүй бас арилцсан гэж байгаа маань салхи малхинаас ч болсон юм уу. Тэгээд алга болдог өдрөө Кэтрийн ингэсэн байгаа хөл үзэх явжсэн гэж байгаа. Хөл үзэх юм байсан. Тоглоод үзсэн. Тэгээд нэмгэн даавн даашинцтай түүний мөрийг илрүүлэхэд бас тун хэцүү байсан гэж байна. Гэвч гэр бүл болон хайгуулан багийнхан ууггүй охиныг хайсаар 6 дугаар сарын 22-ны өдөр буюу алга болсноос 6 дахь өдөр нь 9 минут олж чадсан байна. За Кэтрин олдсон гэхээс илүүтэйгээр хайгуул хийж явсан хүмүүс тэр өөрөө олдсон байгаа байхгүй. Тэгээ ойд ирэл хийж явсан хүмүүс дотроос тэр Портер Чадок гэдэг хүн цэргийн албаас дуусаад Аркансасыг сургууль сурч байсан тэр оюутан тэгээ эхлээд тэрэнд анх олсон байна. Тэгээд Портерийн ард нэгэн хөлийн чимээ ингээд яваад исэн байл өөрөө ингээд алхаад нөгөө хүн шааш ард нэг хөлийн чимээ яваад гэж байгаа. Тэгээд сонсохоор ингээд яг явж байгаа зогсчихно гэж байгаа. Тэгээд нэг юм тэнгуут нь ингээд алхангаа ингээд нөгөө чинь чагнаад байгаа байхгүй. Чагнангууд нь арай жижигхэн. Тэгээд ингээд нэг ингээд алхалтаар нь л юу юм тооцоод байгаа байхгүй. Би хэмжээ тооцоод байгаа байхгүй. Одоо тэгээд лакс биттэй хүн бол арай л хүнд алхах багцаа тийм. За тэнгуут тэгээд яасан ч энэ сонсож байгаа нөгөө чинь нэрийн дуудсан юм байна.
Кейтерин гэдэг дуудсан чинь таны дуудсан нэр чинь миний нэр мөн байна гэдэг ой модон доторс гараад ирсэн гэж байгаа байхгүй тэр охин. За тэгээд маш их айсан байсан, их сандарсан байсан. Тэгээд тэр дор охиныг тэрч чаад албаныхны зүг рүү хүргэсэн. Тэгээд охины эцэг ихтэй уулзаад цааш эмнэлгийн үзлэгт орохоор охин явсан байна. За энэ бол үнэхээр бол гайхалтай. Тэгээд яг энэ аврагчд бол яг тэгсэн байна. Энэ охин бол амьд байгаа. Бид нар олноо гэдэг. Тэгээд 8 настай охин зэлүү зэрлэг байгаль дан амтнаар дүүрээд бүтэн 5 хоног өнгөрсөн байна. Пүүх. За 96 цаг гэдэг чинь 4 хоног. Тэгэхээр 96 цагаас давна гэдэг чинь бас те ховор үзүүлэлт. Эмнэлгийн үзлэгийн дараагаар охины биеийн дээр олон тооны шавжин таазуулсан мөр. За энэ ойлгомжтой. Хөлдөнд баг зэрэг зүсэгдсэн шарах сэтгэл санаанд түгшилттэй айцтай байдал гэсэн ийм л үр дүн гарсан. Бага насны хүүхэд ийм олон хоног хараа хяналтгүй байсан гэхэд харьцангуй бас 50 байна гэж эмчнэр бол үзсэн байна. За охиныг эмнэлгээс гаргасны дараагаар мэргэжлийн багийнхан түүнтэй ярилцж үзсэн байна. Тэгж охид гэсэн ба эхний өдөр зүлгэн дээр унтсан. Дараагийн өдөр нь сэрмэгцээ өлссөн байсан учраас модноос жимс түж идсэн. Горих жижиг цөөрмүүдээс ус уугаад орой болоход эхний өдрөөс хамаагүй хүүдэрсэн учраас агууд орж хоноглохоор шийдсэн байна. Гэтэл тэр агууд шилбийг нь давхаар их устаа байсан тул өөр агууг тэмдчээ хайсаар очиж амарсан байна. За охиныг хаанаас ийм их зориг төвчээр гаргасныг мэдэхгүй ч гэсэн Кейтерин алга болсон өдрийнхөө маргааснаас нь өөрийгөө буцаж олдохгүй байхтаа гэж бодоод тэгээд цааш үргэлжлүүлэн алхасаар л байх хэрэгтэй гэж бодсон. Манай хүн зөв алхаал байсан юм шүү. Нэг газар зогсоогоо. За энэ бодол нь ч зөвдсөн гэж байгаа байхгүй. За учир нь хиймэл нуурын дэгдэх далангийн хажуунаас алга болоод тэндээсээ 8 км гаруй цаана олдсон. Охин өдөр гэгээдээ жимсгэн түүж идээд орой болоход агууд хоноглож байсаар өдийг хүрсэн байна. Тэгээ мэрэгчлэнүүд энэ тухай сонсоод маш их гайхсан. Тэгээ охин яаж араатай амьтаа халдханд өртөлчгүйхэн шиг таарахчгүй өдийг хүрсэн нь үнэхээр азтай ч гэмээр юм уу хачирхалтай ч гэхээр манай харчууд гэдэг нь ус уух хувьтай гэдэг тийм. Ус уух хувьтай. Тэгээд нөө өөрийг нь дуудажсэн хоолойг ерөөсөө сонсоогүй. Тэгээд яг сүүлд нэг аврагч ингээд нөө дуудаад ахтан дагаад явсан юм шиг байна. Тэгээд өөртөө итгээгүй гэдэг байгаа байхгүй. Дагаж явж байгаа. Тэгээд би наатам ч юм уу инштэйгээ гараад ирсэн гэж байгаа. Хаширлаад ингээд шууд гарч ирэхгүй яваад шүү дээ. Хөөрхөн юм бэ тий. Тэгээд уулмал Кейтериныг өдөр шөнөгүй 200 гаруй хүмүүс барьж байгаа шүү дээ. Тэнд чарлал хайж байгаа шүү дээ. За тэгээд ганц удаа сонсогдоог айгүй хол байсан юм шиг байна. Ингээд хайгуулын багт үнэрс нохоонод байсан бол яагаад охины үнэрийг ерөөсөө олж чадахгүй байсан юм болоо гэдэг бас нэг асуулт тавьж байгаа. Гэхдээ энэ үнэрс нохтой юу айгүй өндөр байдаг байхгүй 74% ч үгүй байдаг юм тий. Тэгээ Кейтерин бас алга болоод ямар хуу цаг хугацаа өнгөрсөн гэдгийг өөрөө баримжуулж мэдэхгүй байсан гэж байна. Түүний хувьд бол удаан санагдав гэж байна. Нэг удаан өнгөрсөн санагдсан. Тэгээ агуу дотор нэг яст мэлхийл түнтэй тааралцсан цорын ганц амтан байсан. Гэтэл ой дотор нөө баавгаа гат чинь чон байгаа үнэг ирвэс зэрэг амтад байгаа. Тэгээ уулаа арсан ч гэдэг юм уу. Тэгээ ийм онгон дагшин ийм байгальд охин үнэхээр азтай эсвэл нэг тийм ер нь ховтой байсан л гэж үздэг юм билээ. Тэгээ бас ууггүй ирлийн үр дүнд бол ингээд амжилттай олцсон гэсэн ийм тайлбарыг бол өгдөг юм билээ. Хичнээн хэргийн дараа нэг амжилтлаа шүү дээ тий. Хэдэн хэрэг ер нь таны одоо ярьж байгаа хэрэгүүдээс ер нь хэдэн хувь амжилт болж байна. Бараг 3% багтаа цөөхөн тий. Ер нь бол яг бид дандаа нөө бүтлгүүнүүдийн л яриад байгаа юм л та тий. Нэг төвөрсөн алга болсон. За энэ чөтгөрийн гэгдэх бас нэг тодтолтой нэг газар байдаг нь чөтгөрийн толгой буюу Devil's Peak гэдэг англиар та чөтгөрийн уул гэх юм уу чөтгөрийн ариг гэх юм уу тий. Тэгээд чөтгөрийн Devil's Head Peak байхгүй. Чөтгөрийн толгойн оргил. За 1981 оны 4-р сарын 29-ний өдөр 84 настай Maurice Darmett гэх эрэгтэй Колорадо мужийн Pike үндэсний хүрээлэнгийн чөтгөрийн толгой гэдэг нэрээр алдартай газрын ойролцоо Орос сургаг алга болсон. За энэ яг 1800-аад оны үеэс л энэ газар тэр нэрлсэн юм шиг уугуулууд нь. Тэгээ чөтгөрийн толгойн зүүн хойш болон баруун урагш харсан хэсэгт яг л нэг юм шавхараатай юм ингээд өөдөөс чи харж байгаа юм шиг ингээд мэдрэгддэг юм байна л да. Тэгтээ тэгж нэрлсэн юм шиг байна. Одоо бол яг илүү ойш шүгөө ойтой болоод ер нь ингээд нэг юм хүний царай шиг юм байдаг гэдэг байгаа байхгүй ингээд нэг мөн ингээд нэг юм хэлбэрээр гэж харагдаад байдаг. За ямар ч байсан ер нь тийм тэр тухай бичиж байгаа хүмүүсийн сонсохоор гэдэг юм жихүүц сүрэн байдаг гэж байгаа байхгүй нэг ер нь нэг тийм таагүй тэрийг харахаар нэг тийм сайхан битэмж төрдөг. За энэ Maurice-ийн хувьд бол өөрөө юу юм байл та сүмийн пастор юм байна л да.
Сумын пастор. Тэгээд тэр яг пастор болохоос бол хойд Колорадогийн Rockmore College декан байсан. Тэгээд ер нь шашны теолог гэж ярьдаг шүү дээ. Шашны теологч одоо судлал юм уу та тийм. Тэргээр докторийн зэрэг хамгаалсан ийм хүн байсан байгаа. Зөвхөн эрдмийн ажилд шамдсан нэгэн гэдгээс гадна эргэн тойрондоо нэлээд хүндлэгдсэн, найрсаг нөхөрсөг байсан гэж ер нь олон хүмүүс ярьж үлдээсэн байт юм байна. Алга болох үеэсээ ч өмнө өөрөө тийм аюу муу алхдаг байсан гэж ерөөсөн ингээд нэг юм олигтой алхаж чаддгүй. Гэхдээ одоо байгальд алхах дуртай тийм хүн байсан баахгүй. Тэгээд өвдгөн нэр нь өвчлөөд тэд чинь ингээд зарим хүн шиг ингээд нугалархаа болчихсон юм байна шүү дээ өвдгөн тийм. Нилээд хэдэн жил болцсон байсан. За тэгээд өмнө дурдсан Маврисыг одоо бүгд л одоо хайрлж хүндэлдэг тийм хүмүүс байсан байгаа юм л да. За ер нь яг алхахад хэцүү байх үед нь шавнар нь ойр тойрных нь гэрт нь үргээд өгөө тусалдаг. Яг энэ алга болдог өдөр болохоор Маврис уул руу өөрийн нэгэн найзын хамтар гарсан. Тэгээд энэ найз нэг хин гэдэг нь тодорхой. Тэрээс нэр байхгүй. Айгуу сонио. Ямар ч найзтайгаа гарсан гэдэг л юм байгаад байгаа. Тэгээ хэдэн настай ямар найз байсан талаар ерөөсөн мэдээл байдгүй. Ямар ч тач Маврис бол өөрөө бас геологч байгаа сонирхолтой юм байна. Чулуу судалдаг. Тэгээд ухаан өглөөнийхөө 10 цаг орчим найзынхаа хамтаар тэр Topaz Point гэдэг газар хүрсэн баг. Topaz ч одоо ямар чулуу юм бэ? Чулуу Монголоор юу гэдэг вэ Topaz ч. Topaz Point гэдэг газар хүрээд тэндээ бол тэнд яг молор чулуу гэлээ байдгаарыг алдартай гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийш очсон байгаа. Topaz ч молор шүү дээ нэр. Тийм билүү. Тэгээд юу яаж байгаа юм? Хоёулаа хүрцтэй. Нөгөө хурц нөгөө геологчт нь алах байдаг шүү дээ нөгөө яад буталдаг. Тэрийг аваад тэгээд явсан баг. За ингээд энгийн хэрэгслүүдэд үр хөвчтэй байсан. За тэгээд ер нь ингээд би нэг осоос бэхлээд явсан юм шиг. Ер нь нэг юм ойрхон зайтай л явсан баг. За малталгаа хийгээд 2 цаг орчим болоход маань хоёр баг зэрэг одоо молор малтаж гаргах чадсан. Тэгээд төр завсарлаад Маврисийн малтахын нөхөнд хамтдаа хоолоо идсэн ба. За хэсэг амраа дахиад ганц хоёр газар малтаж үзье гэд болох юм гэж ярилцаа. Цаашаа дахиад нэг салаад нэг 150 орчим метр явсан байгаа манай хоёр. Тэгээ малтахаа хийж исэн. За энэ удаад бие биенээсээ өмнөхөөс арай илүү хол зайд байсаж байгаа шүү дээ. Тэгээд тусдаа нэг цаг 30 минут л ингээд суусан юм шиг ба. Тэгээ матлахаа үргэлжлүүлж байж байгаа Маврисийн найз өдрийн 14 цаг 30 минутын үед багшнуудаа хураагаад тэгээд малтсан молор аваад буцаадаа гэж чангаар хийсэн чинь юм байдгүй. Тэгэхээр сонсоогүй байлгүй тэгээд юмаа зэгсэс дуусаад Маврисийн матлах гэж байсан газар очиход алга болсон баг. Маврис байхгүй. Ингээд Маврисийн алга болсон тухай дуудлага цагдаагийн газарт өдрийн 15 цаг 30 минутын алдад ирсэн. Ингээд тэр өдөр 6 хүний бүрэлдэхүүнтэй хайвалан баг ажиллаж эхэлсэн бол маргааш нь энэ тоо 200 төрсөн. Ингээд өргөн бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн. Тус багийн ахлагч Рон Холидей Маврисийн алга болсон газарыг чөтгөрийн толгооноос 4.8 орчим км зайд гэж тодорхойлсон байт юм байна. Тэгээ өөр нэг их сурвалж болохоор Маврисыг яг найзынхаа хамтаар үнэт чулууны хайгуул хийж яваад алга болсон гэж дурдсан байт юм байна. Тэгээ Маврис удаан хугацааны турш алхахад түүний зүрх нь ачаалаасаа болж амьсгаанд давхсдаг байсан тухай найз нь хэлсэн байна. Тэгээ нэг хол алхахгүй байхыг бол аль хичээж исэн, үзэж исэн. Ямар ч тач түүний алга болсон цаг болно нэг найзын хамт байсан гэдг нь бол ерөөхдөө ингээд их сурвалжуудын мэдээгээр давхсаж байгаа юм л да. За Маврисийн найз түүнийг төрөөд өөр зүгт алгасан байж магадгүй гэж бодоод машин руугаа буцаж очоод дууд дохоогоо ажиллаж түүнийг сонсоод машины чимээгээр нь олоод ирнэ гэж хүлээгээд 40 минут очин босны дараа хайгуулан баг ирсэн гэж яг тэр юун дээр Дэвид Палладис ном дээр бол тэгж байгаа. Маврисыг олохоор идэвхтэй өрнөж байсан тэр эрен сурвалжлах ажиллагаа бол 5 хоногийн дараа зогссон. Ингээд түүний хаа байгааг эсвэл хаашаа явсныг илтгэх юуж олж чадаагүй учраас хайгуулаа болоод өөр ямар нэгэн сэжвэр гарч иртэл хүлээхээр шийдсэн байна. За Маврисийн охин тэр Марта гэдэг Марта Ньюман гэдэг аавыгаа алга болсон шалтгааныг Библиэд олж тайлбарласан байт юм байна. Библиэд. Тэгээд тэр яг нэг юм consolation гэдэг ч одоо ингээд яг бичсэн бол ингэж байгаа. Тэрд одоо бурхантай цуг байгаа. Учир нь бурхан үнэнч дагагчаа өөрийн дэргэд байхыг зөвшөөрсөн байж таарна гэж шашны зүгээс ерөөхдөө иймэрхүүний девад төрсөн гэсэн юм ойлголтыг өгсөн байна. За Маврисийн гэргий Мyrtle бол ингэж хэлсэн байна л да. Охинтойгоо ихэндээ нэг санал нийлж агаад бас л ер нь тэр яг ихэндээ охиныхоо тайлбартай
санал нэг байж байгаад 2 сарын дараа тэр мужийн захирагч Ричард Лэмбро бичсэн захидалтад тэгсэн байна л да. Хайгуулын ажлыг дахиж үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нэмэлт хүч хэрэгтэй байна гэдгсэн. Харин харамсалтай нь бол нааштай хариу бол ирээгүй. За энэ хүн бол одоо угаасаа энэ ертөнцид байхгүй хаа гэсэн ийм л зүйлийг хэлсэн байна. Ингээд хайгуулын багийнхан бол 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хоног үргэлжилсэн. Үнэс ноходж байсан. Харин тэдгээр үнэс ноход Маурисийн матлах гэж байсан нүх болон машинаас ирсэн замыг нь тогтоож чадсан ч түүнээс цааш өөр ямар нэгэн зүг чиглэсэн үнэр ерөөсө тогтоож чадаагүй байна. Тэгээ хайгуулын багийнхан Маурис үнэхээр явхаар зэхэж өөрийн багажаа эмхэл цүнхэлсэн гэж үзээд Мауристай хамт тэр үүргэвч алга болсон гэж үзсэн ба. Өөрөөр үүргэвчнээс олдохгүй байхгүй. За ер нь бол яг түүний яг эсвэл нөө Маурис найзаа нөө үүргэвчээ бэлдээ гэж хэлхийг хариу өгөөгөө ч гэсэн сонссон байх гэж үзээд байгаа зарим нь. Ингээд тэс нэг хамаагүй өөрөө бэлдчихэд очиод авах гэсэн чинь алга болсон байгаа байхгүй тий. Хэрвээ Маурис хин нэгэн барьцаас эсвэл авч явсан гэж үзэх юм бол олон жижиг багажуудыг богино хугацаанд бүгдийг нь авч амжихгүй. Нөгөө талаас зүрхний асуудалтайч бай, өвдөгний асуудалтайч бай, 84 настай өвгөн тэр богино хугацаанд зөвхөн өөрийн чадлаар тийм хол явуулах чадахгүй гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр хин нэгэн гурвдч итгэхэд оролцсон гэж үзлээ гэхэд цагдаа нар болон ноход ямар нэгэн сэжвэр олох байсан. Харин тэр сэжвэр нь ерөөсөө олдохгүй байгаа. За тэр missing void-ийн нэг дугаар дээр гарсан нэг өөр нэг юун дээр бол хувилбар байгаа. Яг тэр missing void-ийг хийсэн подкаст л та. Тэдний дүгнжээгээр бол найз нударсан, нэг юм олсон. Найз шундын сэдэлтэй нөгөөтгөө нударсан. За тэгээд юм авсан гэдэг ийм нэг хаа нэгтэй зогцыг нуусан гэдэг ийм хувилбар гаргаж ирж байгаа. Тэгээд энэ найз нь бол яг Мауристай бол 7 хоног бүр эсвэл сарда 2 ч удаа хамт маллага ихээр явдаг байсан учраас хамгийн түрүүн сэжиглэдэн гэдгээ өөрөө ч мэдж байгаа тийм. Тиймээс өөртөө хамт байхад нь алга болсон гэж мэдүүлэх нь түнд өөрийгөө барьж өгсөнтэй адил учраас энэ магадлал ерөөхдөө няцаадах талтай болж байгаа юм л да. Яг тэгэхээр чинь айгу утгагүй явчих байгаа байхгүй. За тэгэхээр асуулт гарч иж байгаа. Ямар ч улмаар болдог шүү дээ. Юу ч болдог. 84 настай өвдөг муутай, зүрх муутай, хоол алахгүй. Цүн хөөрч бүх юм байхгүй. Хайцсан бэ. Хаашаа юу? Үнэхээр нас орсон уу? Нас орсон бол цогцны хаа нэгтэйгээ байх хэрэгтэй тийм үү? За эсвэл ерөнхийдөө ингээл хаашаа явсан мэддэхгүй, улмуур байхгүй, ийм байдалтай гарлаа гэж алга болж байгаа юм л да. Хор сурахгүй тийм огт юуч байхгүй. Сони тийм. Ер нь тэгээд яг 100 тэр хамгийн холдоо тэр хоёрын 150 м л холдсон гэж байгаа. Тэгэл Маурис нь байхгүй болчихсон. Бас найз ус юу юм байна. Тийм. Яг missing void шууд найзыг нь шижгэлсэн маа. Найз бол энэ хоёр угаасаа асуудал үүссэн. Энэ олсон юм дээр тэгээд ер нь бол эндээс дараагийн бодлоонууд үссэн. Тэгээд манай хүн бол нудраад цогцны газар нуугаад тэгээд яг ингээд тэрүүний ирэл мэрэл болж ингэж байгаа. Тэгээд энэ хэрийг бол ерөөхдөө хангалттай хэмжээний гэхдээ нөө байцаалт мэдүүлэг энэ төр аваад бүх юм дээр нь л ажиллаж байгаа л гэдэг үг нь бол тий сонир охиных бол айгу сонинд хамаглалаа шүү дээ тий. Энэ бол яг цэвэр шашны юу хамаг болжлоо юм л да тий. За нэг чөтгөрийн гэгдэх тодорхойлолтой нэг юм юу байна да. Чөтгөрийн хавцал, чөтгөрийн үүр, чөтгөрийн толгой оргилж гэдэг юм уу те. Ийм чөтгөрийн гэгдэх газрууд бол ийм хэрэгүүд бас болсон байдаг юм байна гэх мэт үзэгчтэй. За баярлалаа. Тэгэд магадгүй дараагийн удаад нөгөө буруу хэрэглэлтийн талаар илүү судлах юм бол бас үзэгчдэд илүү сонирхолтой. За хоёулаа ингэж үзэгчтэй хүмүүс буруу хэрэглэлтийн өрөнд орлоо доо. За орё. Угаасаа тэгэд магадгүй цаашлаад нөгөө өвглийн хөндийн мөндийтэй бас юмнууд бас гарч ирэх бах те. Окей. За тэгэд манай Free podcast-ийн ээлж нэгэн дугаар болох чөтгөрийн гэгдэх тодтолтой газрууд болсон сураггүй алга болсон хэрэгүүдийг хүргэлээ. Тэгэд миний хувьд бол тэр 8 настай охинд бол охины амар тийм хайр хүрээд гой санагдлаа. Тэгэд үзэгч та бүхэн маань бас Frame сувгийг дэмжиж лайк дараад бас эерэг сэтгэл үлдээх хаа гэж найдаж байна. За тэгээ бидэнтэй хамт байгаарай. За дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.